Усуугүй удирдах газрын хэрэглэгч дүүжлэх албанаас наанчлан туслахуй подкастыг хэрэглэгч та бүхэндээ цувралаар бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн манай зочноор хууль эрх зүйн хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн хуулийн мэргэжилтэн эрхэм жаргалыг урьж оролцуулаад байна. Бидний ярилцах өнөөдрийн сэдэв цэвэр усаар хангах, хэрэглэнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээний эрх зүйн асуудлаар ярилцсанаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Туслахуй подкастыг сонсож байгаа нийт хэрэглэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье. Цэвэр усаар хангах, хэрэглэнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээний талаар мэдээлэл өгнө. За хот зөөрний ус хангамж ариутгах татварыг ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд хангагч хэрэглэгчдийн хоорондын ус хангамж ариутгах татварын ашиглалт үйлчлэгээтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулж, цэвэр усаар хангах, хэрэглэнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээгээр зохицуулна гэж заасан байдаг. Мөн иргэний хуулийн 243 дугаар зүйл заасан худалдаа авах гэрээний шинжийг давхар агуулж өгдөгөр манай гэрээ онцлогтой байдаг. Хэрэглэгчээс усны үйлчилгээний төлбөр тооцоог хэрхэн бодож авдаг юм бэ? За хүн ам аж ахуйн нэгж байгууллага үйлдвэр боловсруулах үйлдвэр гэж ангилж үздэг. Усны үйлчилгээ үзүүлсэн төлбөр тооцоог бодож авахдаа хот зөөрний ус хангамж ариутгах ашиглалт үйлчилгээг зохицуулах зүйлийн баталсан үн тарифыг мөрдлөг болгож хэрэгжүүлж ажилладаг байгаа. Хугацаанд усны үйлчилгээний төлбөрөө төлөөгүй тохиолдолд хууль зүйн ямар арга хэмжээ авч ажилладаг юм бэ? За авлага барагдуулагчид маань утсаа болон биечлэн гэрээний үүргийн дагуу хэрэглэгчдээс төлбөрөө хэмжилдэг. Гэрээний үүргээ биелүүлээгүй удаа дараа гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд албан бичгээр мэдээлэл хүргүүлж ус хангамжийг хязгаарладаг. За хур их үр авлага үүсгэсэн хэрэглэгчийг шүүхээр шийдүүлж үйлчилгээний төлбөр болон алдангийг тооцоолж авдаг байгаа. Бохир усны үйлчилгээнд тулгамдж буй асуудалд тодорхойлох өгөөч. Аж ахуйн нэгж байгууллага боловсруулах үйлдвэрүүд бохирын шугам шүлжээнд хог хаягдл их хийдгээ. Үүнтэй холбоотойгоор цэвэрлэх байгууламжийн албаны тоног төхөөрөмж, эвдрэх болон хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Энэ үйлдэл нь өөрөө санаатай буюу эсвүүлдэх юм аа. Тиймээс хууль эрх зүйн орчинг нь боловсронгуй болгох шаардлагатай. Засгийн газрын 73 дугаар тогтоолоор үйлдвэрийн газруудыг өрсөлдөн цэвэрлэх байгууламжтай болгох тухай тогтоол гарсан тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байна. За хэрэглэгчтэй нэмэлтээр мэдээлэл өгөөч та. За хэрэглэгчд маань манай байгууллагын үйл ажиллагаа болон хот зөөрний ус хангамж ариутгах татварыг ашиглалтын үйлчлэгийг зохицуулах зөвлөлийн чиг үүргийг андуурдаг. За энэ юун дээр андуурж байгаа нөхөр шүүхэд манай байгууллагыг хариуцагчаар болон гэрчээр дууддаг. Энэ тал дээр би тодруулга өгье. За хот зөөрний ус хангамж ариутгах татварыг ашиглалтын үйлчлэгийг зохицуулах зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж ариутгах татварын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. За манай усуугийн удирдах газрын чиг үүрэг нь нийслэлийн хүн амыг унд ахуйн цэвэр усаар хангаж хэрэглэнээс гарсан бохир усыг татан зайлуулдаг чиг үүрэгтэй байдаг. Туслахуй подкастын энэ удаагийн дугаар танд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.